Одоо яаж байна? Орж байна уу? Жохоо хойшлуулчих. За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр бас өнгөрсөн 7 хоногт нэг видео баг зэргийн контент бас хуваалцсан. Энэ удаад бас хадгаламжийн талаар хоёр дахь бас мэдээлэл болгож та нарт жижигхэн зөвлөгөө мэдээлэл хуваалцъя. За өнгөрсөн 7 хоногт бидний үзсэн мэхлээр одоогийнхоо байгаа орлогоос илүү сайхан амьдрахын тулд ирээдүйд илүү өндөр орлоготой байхын тулд гэдэг зүйл ярихаасаа илүү яаж одоо хадгаламжийн зарчмаар ирээдүйд илүү сайхан амьдралыг бий болгох вэ гэдэг хөлбрийг ярьсан. Тэгэхээр бол нөхцөл байдал буюу одоогийнхоос ухрал тэгээд 50%-аар зохиомл ядуураад тэгээд 50% хадгалах зарчмаар та хуримтлал үүсгэж эхэлнэ. Одоо хуримтлалтай бусны дараагаар ирээдүйд таны амьдралын одоо шийдвэр гаргах чадварууд болоод санаа зовх байдлууд багаснаа гэдэг ийм одоо аргачлал ярьсан байгаа. За энэ бол айгу бодиттой арга ярьсан байх гэж бодож байна. Яг л өөрийнхөө амьдралд хэрэгжүүлсэн учраас. За өнөөдөр яах нь вэ гэхээр асуулт хэдэн хувийг хадгалах вэ гэдэг бас хүмүүс ярьдаг. Би бол 50% хадгалах тухай санал тавьсан л та. Гэтэл өнгөрсөн хугацаанд бол хүмүүсээс асуухлаар нийтлэгдээ бол 10 юм уу 15% цалингаас хадгалдаг хүмүүсийн талаар бол маш олон лекс кейсүүдээс сонсч ирсэн. Түрүүн гэхэд л одоо доромтод очиход хүмүүсээс асуухлаар бол нэг хамгийн дээдлэн л бол нэг 20-30% л хадгаламжийн тухай яригдж байна л та. Тэгэхээр энэ хадгаламж яагаад өндөр хөв байх ёстой юм бэ гэдэг. Өнөөдөр бол нэг хоёр чухал мессеж өгч байгаа. Нэгт бол бид хэдэн хувийг хадгалах ёстой юм. За хоёрт болохоор тэгээд яг хадгалж яах гэдэг юм гэдэг асуудал тийм. Ер нь хадгалах хэрэг байгаа мó? Тэгэхээр хүмүүс ярьдэн шүү дээ тийм нэг л удаа амьдрах юм чинь. Сайхан хэрэглэе л та тийм үрчил та. Амьдралд өөрийнхөө хэрэгтэй юмыг авчий гэдэг. Гэтэл бол энэ 10-аас 15% хадгалж байгаа хүмүүстээр тайлбарлахад бол жишээлбэл ер нь ингэж хадгалснараа бид нар зүгээр ирээдүйд хизээ илүү сайхан амьдрал руу орох юм бэ гэдэг асуулт ирж байгаа. Хоёрдугаар энийг яагаад хадгаламж биш гэж үзэж байгаа юм бэ гэдэг хоёр чухал зүйлд хариулт өгье. Хятадууд бол 80% хадгалдаг тийм. Хятад хүмүүс бол 80% хадгалдаг. За тийм ч учраас 20 жилийн өмнө хятад хүмүүс хэн байсан бэ? Өнөөдөр 20 жилийн дараа хэн болсон бэ гэдэг хариулт нь харагдчихэ. Би Шанхайд явж байхдаа нэг найзтайгаа уулзаад Шанхай яагаад ийм өндөр хөгжилтэй байгаа юм бэ гэж асуусан. Гэтэл Шанхай талаар манай найз 5 жил амьдэрсэн залуу. Тэгээд надад хариулахдаа маш энгийн хариулт өгсөн. Мөнгөө чамд ийм олон зүйл тайлбарлах юм бол чи толгойч иргэнэ. Тэгэхээр бол Шанхайд яагаад ийм байдаг юм бэ гэхээр хятад хүмүүс бол хадгалдаг. Шанхай хүмүүс бол бүр тэднээс ч амар хадгалдаг гэдэг ийм зөвлөгөө өгчсэн. Тэгэхээр бол хадгаламж өндөр байх тусмаа дэлхийд дээр бидний одоо жишээлбэл санхүүгийн талаас өрсөлдөх чадвар руу сайжирна. Ер нь бол санхүү мөнгөтэй байгаа хүн бол шийдвэр гаргах боломжтой олон шүү дээ. За нэг талаас бол ийм ойлголт байна. За тэгэхээр одоо асуулт кофе шоп ажиллаулдаг дорнод ажиллаж байсан нэгэн бүсгүй надаас би өдөрт бол 20,000 төгрөг цаашаа хийждэг гэж хэлсэн л дээ. 20k тий 20,000 төгрөг цаашаа хийждэг. За тэгээд эн чинь мэдрэгж яах гэсэн үнэхээр мэдрэгддэггүй гэсэн. Яг түнтэй адилхан энэ 10-аас 15%-ийг хадгалдаг хүмүүс бол 10-аас 15% хадгалдаг хүмүүс бол ерөөсөө одоо юу гэдэг мэдрэгдэхээ болцсон байдаг. Тэгээд цаашаа банк авч л байдаг. Тэгээд миний амьдрал их мэдрэгдэхгүй гэж хэлдэг. Тэгвэл 20,000 төгрөгийг яг хадгалж байгаа тэр бүсгүй кофе шопоос илүү гаргаад өдрийнхөө орлогоос хадгалж байгаа юм. Чам мэдрэгж яах гэж асуухад бол ерөөсөө мэдрэгдэхгүй гэж хэлсэн. Тэр асуултын хариулт мэдрэгдэхгүй байгаа бол хадгаламж биш ээ гэдэг нэг чухал одоо аргыг л хуваалцах гэдэг гэсэн үг. Тэгэд тэгвэл тэр бүсгүйтэй ярьсан. За тэгвэл юугаа хадгаламжаа нэмээд үзье л та. Тэгвэл чи 40,000 төгрөг болгочихвол яадаг гэсэн чинь бас нэг чухал биш ээ гэсэн. Тэгвэл 60 болгоод үзье гэсэн чинь 60 гэж асууж байгаа юм л та. Тэгвэл 80k байвал яасан гэсэн чинь яа 80k чи хэцүү шүү дээ. Тэгвэл таны хадгалах дүн бол яг энд мөн байна. Учир нь юм бол хадгалах авиа үүсэж чинь гэж үзэж байгаа. Хүний тархинд яаж вэ гэдэг бодол орж ирэхлээр л яаж хүрэх юм бэ гэдэг бодол орж ирэх нь л хадгаламж хүмүүсийн тархийг ажилуулж ийн гэж үзэж байгаа. Нөгөө талаар мөнгө хадгалах гэдэг юм шиг боловч нөгөө талаасаа бид нар өөрийнхөө тархийг илүү бага өгөгдөл нөөцтөр тулгуурлаж ажилуулахын тулд дэлхийн эдийн засгийн тухай маш энгийн онолоор бол экономик бол хэмнэлт тэгээд хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй өсөн нэмэгт хэрэгцээг хэрхэн яаж бүрэн дөрөв хангах вэ гэдэг судалдаг шинжилгээ ухааныг эдийн засгийн шинжилгээ ухаан гэж тайлбарладаг. Яг энэ тайлбартаагаар холбоотойгоор аваад үзэхэд дэлхийн нийтийн том бодлого буюу хүмүүс толгойгоо ажилуулах нэн тэргүүн шаардлагатай асуудал бол яаж бага нөөцөөр энэ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах вэ гэдэгтээ яг адилхан үүнийг хөрсөн дээр болгох юм бол та өөрийнхөө өнөөдрийн
сонирхолтой 500 мянган төгрөгийнхөө 250 мянган төгрөг юм уу? Эсвэл 300 мянган төгрөгөөр яаж амьдрах вэ гэдэг асуултанд л хариулт хайх хэрэгтэй юм аа л гэдэг л өгүүлбэр байгаа. За тэгэхээр энэ бол хувийн тухайн асуудал ярих юм бол мэдрэмж хамгийн багадаа бол та 40%-аас эхлэх нь хамгийн сайн зүйл шүү буюу тогтмол цалинтай хүмүүс. Харин хувьсах орлоготой хүмүүст бол ерөөсөө яаж хүргэх юм бэ? Ер нь хүрэх боломжгүй юм шүү гэдэг цикл дүн дээр авчитлаа өөрийнхөө хадгаламжийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийг хичээж ирмэцэх хэрэгтэй гэдэг л хоёр энгийн зөвлөх гэж байна. За нөгөө талаар тэгвэл яг хадгалах гэдэг юм бэ гэдэг асуултан дээр хариулт бүгдээрээ дараагийн сэдвийн контент дээр өгцгөөё. Ингээд тусгач. Тэгэхгүй арай уртлын болох гэдэг шиг.